За сайн байцгаана уу? Дараагийн хичээлдээ тавтан морилно. За өнгөрсөн удаагийн хичээлээрээ бид хирагана үсэгнийхээ гожоо буюу үндсэн хираганагийн бүх үсэгнүүдээ үзэж дууссан байгаа. Бүгдээрээ үсэгнүүдээ сайн зээжилсэн байх гэж найдаж байна. За тэгээд одоо хэдүүлээ өнөөдөр дэлгэцэн дээр гарч байгаагаар одоо нөгөө үсэгнүүд маань ингээд дээрээ юм хоёр цэгтэй болоод арай өөр үсэг болж хувирж байгаа. Тэрийг үзнэ. За ингээд өнгөрсөн хичээлээ дахиад нэг ерөнхийд нь давтаад явъя. За Япон хэл маань 5 их шиг үсэгтэй тийм ээ. И, У, Э, О гэсэн 5 их шиг үсэгтэй. Үүнээсээ одоо урдталтаа гээгүүлэгчээ аваад хувраад явна. За ийм байдлаар үсэгнүүд маань K, S, T, N, H, M, Y, R, V гэсэн энэ үсэгнүүдээр ингээд хувраад 5 их шиг үсэгнүүд маань хувраад явсан байгаа тийм ээ. За тэгээд өнөөдөр болохоор Каки куки ко. За энэ саши сүсэсо. Тачи цүдэ то. Хахи фухэ хо гэсэн энэ үсэгнүүд маань хувирч одоо зөөлөрч өөр үсэгнүүд болдог байгаа. Тэр талаар үзье. Амархан таад маань санаа зовох хэрэггүй. За яаж юм гэхээр энэ К үсэг энэ дээдлийн хоёр цэг байхгүй байдлаараа байх юм бол энэ маань К үсэг байна тийм ээ. К, Ки, Ку, Ке, Ко гэсэн үсэгнүүд байдаг. Харин ингээд дээрээ хоёр цэг авчхаараа зөөлрөөд Га, И, Гү, Гэ, Го гэсэн үсэгнүүд болдог. Г үсэг болдог байхгүй юу? Тэгэхээр Га, И, Гү, Гэ, Го гэсэн үсэгнүүд болж байна гэсэн үг. За тэгэхээр амархан маяг за эхнээс нь хэдүүлээ харъя. За Га үсэг маань К үсэг маань 1, 2, 3 гэд 3 зорилготой байсан тийм ээ. Тэрэн дээр 2 цэг нэмэгдэх учраас Га үсэг маань 1, 2, 3, 4, 5 гэсэн 5 зорилготой үсэг болох нэ. За харцгаая. 1, 2, 3, 4, 5. 1, 2, 3, 4, 5. 5 зорилготой болж байна тийм ээ. За харъя. Га. 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 За ингээ га үсэг болох нь дуудлагын сонс хэдүүлээ. Га. 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 Га үсэг. За дараа нь ямар үсэг лээ? Ги үсэг болно. За ги үсэг маань 1, 2, 3, 4, 5, 6 дуудлагатай. 6 зурлагтай тийм ээ. За ингээ 6 зурлагтай ги үсэг байна. Ги. Ги. За сонсъё. Ги. 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 За ги. За дараа нь ямар үсэг лээ? Гү. Гү үсэг маань Ку үсэг маань 1 зурлагтай. Тэгээд гү үсэг маань 3 зурлагтай болох нь. Үзэг салгахгүй чээд 2 зураас. Үзэг салгахгүй чээд 2 зураас. Гү. 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 За сонсъё. Гү. 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 За дараа нь Г үсэг. Г. 1, 2, 3, 4, 5 зорилготой. 1, 2, 3, 4, 5. 1, 2, 3, 4, 5. Г. 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 За сонсъё. Гэ. 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 За Г үсэг. За дараагийнх нь Го тийм ээ. Го үсэг. 1, 2, 3, 4. 1, 2, 3, 4. 4 зорилготой. Го. 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 Го гэхээр энэ 5-ын тог го гэж хэлдэг шүү. Ингээд дангаараа 5 гэсэн үг болж байгаа гэсэн. Го гэсэн үсэг. Тэгээ бас 5 гэсэн утгыг илэрхийлнэ гэсэн үг. За дараа нь 2 зураас байхгүй бол энэ маань ямар үсэг болдог гэлээ? Са, ши, су, се, со гэсэн үсгнүүд болдог тийм ээ. Тэгэхээр энэ зөөлрөхөөрөө за энэ зөөлрөхийг болохоор даггуон гэж хэлээд байдаг.
даку он гэж болоод саши сүсээ со маань даку он болохоор зөөлөрхөөрөө за чи зү зэ зо болно. За энэ байгаагаар за жи зү зэ зо болно. Зи болохгүй юм тийм ээ. Жи жижиг жимс гэдгийн жи. За эхнээс нь за үсгээс эхлээд үзье явъя. 1 2 3 4 5 зорилготой байна. 1 2 3 4 5 за тийм ээ. За яа дараагийн үсэг G тийм ээ. G. Энэ нөгөө нэг Монгол бичгийн нэг ийм үсэг сүүл байдаг тийм ээ. Тэрэндээ яг адилхан байгаа. Тэгээд ингээд G 2 зураастай болохоор G. За дараагийнх нь зүү үсэг. Зүү үсэг маань сүү үсэг маань 1 2 зурлагтай болвол зүү маань 2 зурлага нэмэгдээд 4 зурлагтай болох нэ. 1 2 3 4 зүү. За сонсъё. За зүү үсэг байлаа. Зэ. Сэ үсэг тийм ээ. Сэ үсэг маань зэ үсэг болчихно. За бодлохоо харъя. 1 2 3 4 5. Сэ үсэг минь 3 зурлагтай бол зэ үсэг маань 5 зурлагтай болж байна. 1 2 3 4 5 зэ. Зэ бичгтээ амандаа хэлээд чанга дугаар хэлээд бичиж байгаа эз манайхаа. 5 зэ. За сонсъё. Зэ. За дараагийн үсэг маань зо тийм ээ. Зо. За зо маань со үсэг маань 1 зурлагтай, энийг үзэг салгахгүй бичнэ. Тэгээ зо үсэг маань 3 зурлагтай болж байна. Зо. За сонсъё. Зо. За дараагийнх нь игнэний үсгнүүд маань за эдгээр болохоор та, чи, цү, тэ, то байдаг тийм ээ. Тагийн төрлийн үсгнүүд та, чи, цү, тэ, то байдаг болвол зөөлрөхөөрөө да, жи, зү, дэ, до болно. За энэ мэн болохоор жи эндээ ижилхэн дуудлах нь яг ижилхэн шүү. За тэгээд хэрэглэх үедээ арай өөрөөр аль үед энэ жиг хэрэглэх үү, аль үед энэ жиг хэрэглэх үү гэсэн дүрэн байдаг. Энэ болохоор бас яг ижилхэн зүү хоёлаа ижилхэн зүү. Гэхдээ зарим үг нь энэ үгэн дээр энэ зүг хэрэглэн, энэ үгэн дээр энэ зүг хэрэглэн гэсэн дүрэн байдаг. За да, жи, зүү, дэ, до гэсэн үсгнүүдийг үзье хэвлээ. За да үсэг 1 2 3 4 5 зорилготой байна тийм ээ. Та үсэг маань да үсэг болж байна. Да. Зүүнээс баруун, дээрээс доош гэсэн дүрмээ мартаагүй тийм ээ. Зүүнээс баруун, дээрээс доош. Да. За сонсъё. Да. За дараагийн үсэг маань чи үсэг. Биш ээ. Тий. Чи үсэг маань жи үсэг болно тийм ээ. За 1 2 гэд энэ нь үзэг салахгүй чи үсэг болдог. Тэгээд зөөлрөхөөрөө жи болно. За сонсъё. Жи. За зорилгоо дахиад нэг харчих уу. 1 2 3 4 1 2 3 4 жи тийм ээ.
За дараагийн үсэг рүүгээ явъя. З. Зүсг. Энэ маань нэг зурлагтай. Тэгээ гурван зурлагтай болж байна. З. З. За сонсъё. ず、 З. ず、 З. ず、 З. За. Дараагийн үсэг маань Д үсэг. Д. Д. За гурван зурлагтайгаа 1 2 3 1 2 3 Д. Д. За сонсъё. で、 Д. で、 Д. で、 Д. За дараа нь Д. Д. 1 2 3 4 Т үсэг маань Д болж байна тийм ээ. Д. За энэ хоёр зураас одоо нэг энэ баруун дээд буланд нь л байна гэдэл ойлгочиход болно. Заавал одоо энэний харалтаа байх юм бэ гэх юм уу те. Энэ нарийн юм байхгүй. Ерөнхийдөө нэг баруун дээд буланд нь бичихэд болно шүү. За. ど、 Д. ど、 Д. ど、 Д. За дараагийн игнэний үсэг маань. За ха маань ба болно. Ха, хи, фү, хэ, хо тийм ээ. Зөвлөрөөг байхдаа ха, хи, фү, хэ, хо. За зөвлөрөхөөрөө ба, би, бү, бэ, бо болно. Ба, би, бү, бэ, бо. За эхнээс нь явъя. 1 2 3 зурлагтай тийм ээ. Ха үсэг маань ингээд 2 нэмэгдээ 5 зурлагтай болж байна. Ба үсэг. 1 2 3 4 5 ба ба ба. За сонсъё. ば、ば、ば、 За дараагийнх нь би үсэг. Би. Нэг зурлагтай. Хи үсэг маань нэг зурлагтай. 2 тусал нэмэгдээд би болно. Би. За сонсъё. би, 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 За би үсэг байлаа. За дараа нь бүү үсэг. Бүү. Бүү үсэг. Хүү үсэг маань 1 2 3 4 зурлагтай байсан бол ингээд 6 зурлагтай болж байна. Бүү үсэг. 1 2 3 4 5 6. Бүү. 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 За сонсъё. ぶ、ぶ、ぶ、ぶ、 За бүү. За дараа нь Б үсэг тийм ээ. Х үсэг маань ингээд нэг зурлагтай байдаг л Б. 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 Б.べ、べ、べ、 За байлаа. Дараа сүүлийнх нь Бо үсэг тийм ээ. Хо үсэг. Хо үсэг маань 1 2 3 зурлагтай. 1 2 3 4 зурлагтай болвол 2 зураас нэмэгдээд 2 зурлага нэмэгдээд Бо үсэг болж байна. Хо, Бо. 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 За сонсъё. ぼ、ぼ、ぼ、 За. За дараа нь ха үсэг маань дахиад нэг хувирнаа. Энэ удаа болохоор яаж хувирах вэ гэхээр па, пи, пү, пэ, по болно. Баагаасаа дахиад нэг өөр дуудлагатай болчлаа тий арай хатуураад. Тэгэхдээ 2 зураас биш энэ бөөрийнхий зураастай болж байна. За ха, хи, хүү, хэ, хо маань па, пи, пү, пэ, по болно. За тэгэхээр дээрээ энэ бөөрийнхий зураастай болж байна. За 1 2 3 4 гэхээр па па пионрим п гэдэг тийм ээ. Па па. За сонсъё. ぱ、 Па. ぱ、ぱ、 Дараагийнх нь пи тийм ээ. Пи.
P. 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 자, 선생. B, 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 자, дараагийнх нь хүү үсэг маань пүү үсэг боллоо. Хүү энэ дангаар ахаар хүү бүр их зураастай болоод пүү. 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 boo, 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 дараагийнх нь P. P. За энэ бүр хэмээнаас дээрээс доош гэсэн дараалалаараа ингэж бичигдэж байгаа. За энэ дээр гэхдээ нэг ингэ бичсэн чинь их ялгаагүй л дээ. Гэхдээ ингэж бичсэн тийм ээ. Дээрээс доош гэсэн дүрмээрээ бичиж байна. P. P, 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 За дараагийнх нь P. 1 2 3 4 5. 1 2 3 4 5. P. P. За сонсъё. po, po, po. За ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Өнгөрсөн хироганагийнхаа гожоныг цээжлээд одоо дээрээс нь эдгээр болохоор тэгтээ гайгүй амархан байгаа зү тийм ээ. За ингээд энэ удаагийн өнөөдрийн хичээл үгээр өндөрлөө. Өнөөдөр ч гэсэн хамтдаа хичээлсэн баярлалаа.